За юу хандаа залуусаа. Яг одоо Өмнөгов аймгийн Хамбогд суманд онгоцны бодол дээр дөнгөж сая буулаад өнөөдөр өглөө гэрээсээ маш эрт гараад цаг 10 минут орчим нисээд бол Хамбогдын онгоцны бодол дээр буусан байна. Надад бол нэг 10 гаруй градус нэлээд дулаахан Улаанбаатар хоттой харьцуулахад за одоо оюутлын гүний урхаа дээр очиж танилцах гэж байна. Тэгээд маш олон удаа сонсч ирсэн. Өнөөдөр яг өөрөө боддоор очиж нүдэрээ харна гэж бодхоос бол хэлсэн яд нь хүлээж байна. Тэгээд хамтдаа оюутлын гүний урхаа дээр явцгаая. Ээлгүй санаа зааварчилгаагаа сонсчихлоо. Ээлгүй ажиллагааны хувцсын шаардлага хангагдсан байна. Бусад дэлхийн уулуурхай компаниудаас төрүүлээд одоо яг энэ ээлжлэлийг тавцсан гэдэг зүйлийг шинээр одоо хэрэгжүүлсэн юм байна. Ингээ хоолой гараад авчих. Энэ бас өөр юм. Гайхалтай. Аюулгүй зааварчилгаагаар бол энэ газар доорх ертөнцид техник номер 1. Техник гэх юм бол хүмүүс ийм газрууд руу орох хэрэгтэй. Ийм газрууд руу. Газар дээр бол хүн хацаараа төрүүлж гардаг те. Ийм газар бол хэрвээ энэ техникэл явж байгаа бол бид нар шууд ийшээ нуугдах хэрэгтэй. За ингээд ийшээгээ дахиад хөдөлгөөд танин мэдчихээ. Shift boss байна уу гинэ. Зааварчилгаанууд бол байна. Вау, тэнд биднийг бүр машин хүлээж ийн гэдэг одоо. Нэрнгээс яг энд ингээд биднийг машин хүлээж ийн гэж юу. За. Энэ доктор ингээд бүр таашийн миний харахад ингээд 1 2 3 4 5 машин байна. Энэ 5 машин бол зүгээр ингээд газар дээр явж байгаа юм шиг явах нь тий. Мен 300 метрийн доор бүтээн байгуулалтын дотор алхаж явна. Зам дээр машин унаад ирлээ сая. Тэгээ энд үнэхээр одоо хэдэн 10 жилийн монголчуудын гайхалтай бүтээн байгуул бидний ингээд амьсгал 1300 метрийн доор энэ агаарыг авчих гэж хүртэл ямар том үйл явц болдгийг бүгдээрээ гадралж байгаа баг. Тэгээ сая энд байгаа хүмүүстэй ярилцаж үзлээ. Өдөрт маш олон цагтаа одоо яг ингээд энд ингээд ажилладаг монголчууд маань бас ийм сайхан уулуурхай бүтээн байгуулалтыг хийгээд ингээд ажилладаг юм байна. Тэгээд олон хүмүүстэй ярилцаж үзлээ. Үнэхээр бахархаж байна. Тэгээд тэгэхээр араа залуусаа ийм одоо ингээ хүмүүс оюутлахаа гэхээр амар хүн дээр боддог те. Яг одоо зис ингээд юу олборлын яад юм те. Оюутлахаа бол эхлээд хүдэр олборлдог. Тэгээ тэр хүдрнээс нь зис болоод алт болоод бусад одоо бодис гарч ирдэг. Хамгийн гол бүтээгдэхүүн бол зисийн баяжмал гэдэг зүйл байна. Тэгээ энэ миний яг энэ ард харагдж байгаа бол 1300 метрийн гүнд байгаа яг хүдэр бол энд байж байгаа. Тэгэхээр одоо оюутлахаас яг юу олборлж байна вэ гэхээр миний ард харагдж байгаа нэг юм цагаан цайвар өнгөтэй чулуу шиг юм бүтэцтэй харагдцтай хүдрийг олборлж байгаа. Тэгээ түрүүний бид нар гадаа ил уурхай дээр ингээд 320 тонны тэр одоо том машин дээр авч явж исэн хүдэр одоо энэ хүдэр гэдэг гэсэн үг. Тэгээ бид дахиад жоох ийш явж үзье. За тэгэхээр энэ бол ерөөсөө нөгөө нэг амар бид нар ингээд туур хийгээл явдаг тоглоом биш те. Энэ бол яг жинхэнэ уулуурхай олборлт явагдаж байгаа. Яг одоо явагдаж байгаа бүртээ энд ингээ анхааруулга тэмдэг тавьсан байна. Энэ нь бол энэс цаашаагаа бол одоо аюултай гэсэн зохио байгаа. Тэгэхээр яг тэр ард нь бол одоо олборлогддог хүдэр бол харагдаж байна. Тэгэхээр энэс цаашаагаа бол одоо ямар нэгэн байдлаар нурагч гэдэг юм уу те өөр эрсдэл гарах магадaltaй гэсэн үг байна. Тэгэхээр одоо энэ анхаарлагуудыг бүгдээр ингээ маш сайн харах хэрэгтэй юм байна. За. Ямар гоё юм бэ. Энд малгайгаа тайж шилээ тайж болно гэсэн. Ингээ кофегаа авчирсан байгаа. За тэгээд ингээд юмнууд авчирсан. Би ч гэсэн амьдралдаа анх удаа 1300 метрийн доош кофе чанж үзэж байгаа нь оюутлогоо энэ юунд болж таарж байна. I said I'll make you coffee, right? Бүх ажиллаж байгаа залуучууд ялангуяа даалт уурхайхан бол респект. 1300 м уурхай явж байгаа ч гэсэн оюутлагын
нийгмийн хариуцлага ажил бол Монгол улсдаа яг төгссөн байдаг. Жишээ нь гэтэл одоо Улаанбаатар хотын захын гэр ороолын сургуулиудаар яг сэтгэл зүйн танхим буюу хүүхдэд хамгийн хэрэгтэй тэр хүчирхийлэлд үйлдэх магадaltaй тэр хүүхдүүдийн одоо сэтгэл зүйн танхимыг байгуулад тэгээ санаачлаа явж исэн маш гоё төсөл байдаг. Тэн дээр нь бид нар бас хамтарч явж исэн тохиолдол байгаа. Гэх мэтээс ахуулаад ер нь бол олон гоё нийгмийн хариуцлагын сайн үйлсийн ажил дээр бол дандаа л оюутлогын компани маань манлайлж явж идэг. Ялангуяа ийм том дээрээс нь бол нэг sustainable буюу те тууштай урт удаа үргэлжлэх юм төсөл дээр бол айгүй их оролцдог ийм давуу талтай бас байдаг. Тэрийг бас өнөөдөр давхар хэлхийг хүсэж байна. Өнөөдөр бол ер нь олон удаа сэтгэл ингэж догдсон юм өдөр байна. Ингээд сайхан хаварчих гэж байна уу? За ийм сайхан Colombo coffee гараараа чанлаа. Тэгээд энд ажиллаж байгаа хүмүүсийн өмнөөс баяр хүргэе та бүхэнд. Okay, you have a nice coffee, sir. За амжилт хүсье. За энэ би өөрийнхөө бичсэн хэвтэж буй хүн гэдэг номоо та хэдтэй бас жоохон инээж авах гээд бэлгэлэхэд аваад ирсэн байгаа. Тэгээд ер нь ингээ хүний нэг стресс тайлгдаг юм сарказм төрлийн ном баггүй. Тэгээд та хэд маань орой бас амархтаа уншиж байгаарэ. Одоо энэ Монголын төлөө ингэж ажиллаж байгаа энэ олон хүмүүсийн өмнөөс та хэдтэй бас бахархаж байна, талархаж байна гэдгийг бас хэлмээр байна. Тэгээс гарынхаа кофег бичсэн номтойгоо бас аваад ирсэн байгаа шүү. Тэгээд эмэгтэйд нь төлөөлөд хэвтэж буй номоо бэлгэлье. За тэгээрэй. За амжилт хүсье. Эмо өөрт яг үнэ. Энэ бол бүр амар чөлөөтэй ямар сандаа нөгөө ихэнх хүмүүсээ хийчихсэн байж байна. Стори хэсэг дээр ирсэн явж байна. Энд бол яг хэрэг мэрхий арга болохгүй. Мен 300 метрийн гүнээс гарч ирлээ. Тэгэхээр сэтгэл бол тийм амар юм өвөрмөц байна. Маш олон жилдээ монголчууд бас гүний уурхайхаа өгөөжийг хүлээж агаад одоо бол ингээ яг энэ ажил нь анхны тестэлгээ хийгдээд тэгээд яг энэ тууштай жигд олборлолт явагдах боломжтой болж байгаа юм байна. Тэгээд одоо энэ тэнд очиод ерөнхийдөө зүгээр оюутлогоо гэдэг зүйлийн талаар ярихад бол би зүгээр өнөөдрийнхээ харсан зүйлээр бол нэлээд их ярих юмтай бодит мэдээлэлтэй болж байна гэж бодож байна. Болсон байх гэж бодож байна. Тэгээд та бүхэн ч гэсэн бас ийм блогоор дамжаад та нарт бас жоохон ч гэсэн бодит мэдээлэл өгчөөр маш их баяртай байна. Монголын хамгийн том уул уурхай бүтээн байгуулалтын нэг болох оюутлогоо гэдэг гэр бүлээр өнөөдөр нэг бүтэн өдөр аяллаа. Үнэхээр бүтэн өдөржингөө аяллаа, ангайлаа, гайхлаа. Өмнө бол зөндөө олоотой оюутлогын талаар сонсч ирсэн ч гэсэн яг өөрөө явж ирээд биеэрээ мэднэ гэдэг бол тис ондоо зүйл байт юм байна. Тэг ялангуяа тэр гүний уурхайраа ороход бол хүн энийг бүтээчлээ гэж юу гэж одоо уулга алдаж бүр ингэж ам ангаах цаг одоо мөчүүд бол маш олон байсан. Тэгээд одоо бидний энд харагдаж байгаа энэ оюутлогоо гэдэг энэ бүтээн байгуулалт дотор 20 гаруй мянган монгол хүмүүс ажилладаг. За энэ хүн болгоны арталт бас гэр бүл дахиад нэг ар гэр байгаа тийм ээ, хүүхдүүд нь авч явж байгаа ийм гэр бүл байгаа да, үн цэн байгаа да гэж бодоход бол үнэхээр бахархууштай маш гоё санагдчихсэн. Тэгээд өнөөдөр бас монголчууд маань Монголда үн цэнийг бүтээгээд Монгол болгосон хүчнийхээ одоо дийлэх хүчээр ийм том уул уурхайг аваад явж байгаа гэдэг бол гайхалтай одоо бидний бахархаж болох хэвээр нэг том бахархлын нэг гэж бодож байна. Тэгээ ийм л хүмүүсийг бид нар бас их оронч хүмүүс гэж нэрлэх хэвээр байхаа гэсэн бодлол төрж исэн. Хэрвээ хэн нэг нь боломж байвал бас хурж ирж үзээрэй. Тийм боломж гараасаа гэж бол хүсэж байна. Тэгээ боломж байхгүй байгаа хүмүүс нь бол манай блогоос бас өнөөдөр ямархуу оюутлогоор аялал хийснийг бол бүгдээр олж харах бах. Тэгээ бүгдээр нь гүний уурхайн доктортой олборлт хийсэн явдал бүгдэнд нь баяр хүргэе. Тэгээд блогтой хамт байсанд бүгдэнд нь баярлалаа.